Надад хэрэгтэй юм бүхэн Монголд минь байдаг. Ялах биений ам бүгд эцсийн сүнс байдаг. Тэнгэрт иргэх шонхрын танил төрсөн гэрийн бууц байдаг. Тэргэл сартай шүн улимс санах нууц байдаг. Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ. Та бүхэндээ Монгол бахархал нэвтрүүлгийн энэ дугаарт бүгд найрамд хятад ард улсад суугаа онц бөгөөд бүрэн ирэхэд элчин сайд Цэ Сүхбаатар эрхэм зочноор оролцоод байна. Юуны өмнө танд энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Танай телевизийн хамт олонны чаргатай телевиз үзэгчтэйгээ уулзч баяртай байна. За баярлалаа. Монгол хятадтай харилцаа хамтын ажиллагааны талаар таны сэтгэгдэл ер нь ямар байна? Монгол хятадын харилцаа түүхэндээ хамгийн тааламжтай үедээ явж гин гэж хэлж болно. Улс төрийн төвшөнд манай хоёр орны харилцаа маш өндөр хэмжээнд байгаа. За манай хүмүүс мэдж байгаа хоёр орны хооронд өндөр дэд хэмжээний айлчлал тогтмолцсон. Манай хоёр орны удирдагч нар тогтмол уулздаг. За сүүлийн хэдэн сарын хугацаанд гэхэд бүх хятадын ардын төлөөлөгчдийн байнгын хорооны дарга Монгол улсад айлчлаа. Монгол улсын их хурлын дарга бүгд найрамд хятад ард улсад болсон БОА-гийн олон улсын хуралд оролцож хятадын дээд удирдлагуудтай уулзлаа. Мөн энэ хугацаанд хятадын төрийн зөвлөлийн гишүүн Янжачи Монгол улсад айлчилж мөн саяхан нэг 2 хоногийн өмнө Монгол улс бүгд найрамд хятад ард улсын хоорондын эдийн засаг шинжилгээ ухааны техникийн хамт ажиллагааны засгийн газар хоорондын комиссийн 13 дугаар хурал болж энд Монгол улсын шадар сайд хэрэгүүдтэй төлөөлөгч тэрж оролцоод явж байна. Гэх мэтээр манай улс төрийн төвшөнд манай хоёр орны харилцаа маш идэвхтэй, маш үр дүнтэй явж байгаа. За та бүхэн мэдж байгаа 2010 онд Монгол улсын ерөнхийлөгчийн айлчил мөн үүнийг дагаад хоёр талын ерөнхий сайдны харилцан айлчил болж үүний дүнд хоёр улсын харилцааны төвшинг стратегийн түншлэлийн хэмжээнд хүрэхээр шийдэж үүнтэй холбоотой олон улсын шаардлагатай бичиг баримтыг гаргасан байгаа. Өнөөдөр хоёр орн бол стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлж байгаа. За худлаа эдийн засгийн харилцааны хувьд өнөөдөр бүгд найрамд хятад ард улсууд Монгол улсын хувьд худалдааны хамгийн том түнш. За Монгол улсын хөрөнгө оруулалтын хэмжээгээр бүгд найрамд хятад ард улсын төрийн болоод хувийн компаниуд бол мөн тэргүүлэх байранд яваа. За Монголоос гадаадаас суралцж байгаа оюутны тоогоор өнөөдөр хятад улс мөн тэргүүлж байна. Өнөөдөр Монгол улсын 8000 гаруй иргэн бүгд найрамд хятад ард улсын янз бүрийн дээд сургуулиуд, техникийн сургуулиуд, мөн дунд сургууль боловсрол эзэмшиж байгаа гэсэн ийм тоо байгаа. За энэ бүхнээс үндэслээд харахад бол өнөөдөр хоёр орны харилцаа бүх салбарт, бүх чиглэлээр нэн эрчимтэй хөгжиж байна. За зөвхөн уул уурхайн салбарыг гэхэд бол сүүлийн хэдэн жилийн хугацаанд хэдэн 100 дахин нэмэгдлээ. Энэ салбарын харилцаа цаашид нэмэгдэх юм өргөн боломж байна. За зөвхөн сүүлийн 2 жилийн дүнгээр гэхэд манай хоёр орны худалдаа бол 6 тэрбум Америк доллараас бол давж байгаа. За энэ юугаараа бол ямар ч бусад орнтой харьцуулшгүй ийм өргөн хүрээтэй харилцаа өнөөдөр өгч байна гэж хэлж болно. Ингээд ирээдүйд бол хоёр орны харилцаа эдийн засаг, худалдаа за ингээд бусад хүмүүнлэгийн салбарт бол өргөжинд хэлэх өргөн боломж байна. Сайхан ирээдүй байна гэж үзэж байна. Тэр хоёр орны хооронд яг өнөөдөр харьцуулахад бол хөгжил цэцэглэлтийн хувьд бол таны нүдээр харахад хятад орн ямар шүү? Хятад ард улс бол сүүлийн 30 жилд нээлттэй бодлого, өөрс шинжилтийн ийм бодлогыг тууштай баримталж ирж өөрийн орноо дэлхийд нээлттэй байлгаж, гадны хөрөнгө оруулалтыг татаж, улс орноо эдийн засгийн хөгжлийн замаар бол тууштай удирдан чиглүүлж ингэж явж ирсэн.
За үүний дүнд өнөөдөр бол Хятадын эдийн засаг дэлхийн одоо 2 дахь том эдийн засаг боллоо. За ер нь дэлхийн даяар одоо Европ, Америкт дэлхийн гол өндөр хөгжилтэй орнуудад санхүүгийн хямрал нөөрлсөн ийм хүнд байгаа үед энэ Хятад улсын энэ жим бол үнэхээр дэлхийд бол их одоо их нааштай үрдэн үзүүлж байна. Энэ одоо хямралыг даван туулахад Хятадын нөлөө бол их байгаа нь одоо дэлхийд дахинаар хүлээн зөвшөөрөгдөж байгаа. За сүүлийн жилүүдэд Хятадын эдийн засаг бол эрс одоо эрчимтэй хөгжлийнхаа юунаас одоо бага зэрэг ийм тогтун хөгжлийн рүү шилжиж байна. За экспорт чиглэсэн хэд экспорт руу одоо чиглэсэн байдлаасаа бүтцийн өөрчлөлт хийж эдийн засагта өнөөдөр дотоодын хэрэглээг өсгөх гэсэн ийм том одоо зорилтыг дэвшүүлэн тавиад одоо ажиллаж байна. За ер нь бол хэд одоо байгалийн баялаг түшгэлсэн эдийн засгаас илүү одоо үйлдвэрлэл одоо инновац гэж манайх яриад байгаа шүү дээ. Энэ одоо шинжлэх ухаан чиглэсэн ийм одоо үйлдвэрлэлөө чилжих гэсэн ийм одоо том бодлогын одоо зорилтыг тавиад ажиллаж байна. Саяхан одоо өнгөрсөн жил Хятадын коммунист намын 18 дугаар их хурал за үүний дараа Хятадын бүх Хятадын ардын төлөөлөгчдийн байнгын төлөөлөгчдийн хурал болж бүх удирдлагаа шинжиллээ. Шинэ удирдлагууд бол тэгэхээр одоо эдийн засгийн бүтцтэй бол сар том өөрчлөлт оруулъя. За ер нь баян хоосны ялгааг арилгыг одоо ойртуулъя. Дундад одоо давхаргын одоо хэмжээг одоо өргөжүүлье. Ядуурлыг одоо бууруулъя. Ийм одоо үндсэн зорилтуудыг хэрэгжүүлж байна. Хотчлтын ийм бодлогыг бол маш тууштай хэрэгжүүлж байгаа. Энэ бол одоо ийм их олон тэрбум 300 сая хүнтэй улсын хувьд бол зайлшгүй хэрэгжүүлэхээс өөр арга байхгүй. Ийм одоо бодлогуудыг хэрэгжүүлсний дүнд одоо 2050-ад оны үе гэхэд бол одоо ардчил хөгжсөн дундаж амьдралтай ийм социалист ийм одоо улс болно гэсэн ийм том зорилт тавьж байгаа. Одоо Хятад ард улсыг байгуулагдсны 100 жилийн ойгоор одоо 2049 он гэхэд бол ийм хэмжээнд хүрнэ гэсэн ийм зорилт тавиад одоо ажиллаж байгаа. Сарын 23-нд Монгол Хятадын засгийн газар хоорондын комиссийн хурал болсон тийм ээ. Энэ талаар хоёр улсын худалдаа эдийн засгийн харилцааг гол зохицуулж яадаг механизм бол засгийн газар хоорондын худалдаа эдийн засаг шинжлэх ухааны техникийн асуудал хариуцсан комисс байдаг. Энэ хоёр талаас нэлээд өндөр хэмжээний албан тушаалтнуудад толгойлсон ийм одоо комисс ажилладаг. За үүний доор бас одоо эрдэс баялагын салбарын, эрчим хүчний салбарын гэдэг олон дэд комиссууд бий. Шинжлэх ухааны хороо, за мөн орон нутагтай харилцдаг өвөр Монголын урьдчилан засах орон, Шинжлэх ухааны урьдчилан засах оронтой хамт ажиллах одоо ажлын хэсэг гээд ийм механизмууд одоо манай хоёр орны харилцааны гол одоо зохицуултыг хийж ядгийг байгуулгаа. За энэ дотроос одоо засгийн газар хоорондын энэ комисс нь бол жилд 2 жилд нэг удаа хуралддаг. Ийм одоо дэд хэмжээний засгийн газрын байгууллага. За энэ хурлаар хоёр орны хоорондын худалдаа эдийн засгийн салбарт тулгамдаад байгаа асуудлууд, за энэ харилцааг цаашид хөгжүүлэх чиглэсэн одоо зорилтуудыг тодорхойлдог ийм одоо чухал хурал байдаг. За энэ удаа засгийн газар хоорондын комиссийн 13 дугаар хурлыг одоо ээлжийн дагуу Бүгдийн Хятад улсын нийслэл Бээжин хотноо зохион байгууллаа. За хоёр талаасаа засгийн одоо худалдаа эдийн засгийн салбарыг хамрагдсан бүх байгууллагын төлөөлөл ирж оролцлоо. Монголын талаас шадар сайд тэргүүтэй одоо 2 дэд цай 4 төрлийн нарийн бичиг оролцсон, ахалсан нийтдээ бар 40 гаруй төлөөлөгч одоо хөрөлдсөн ирж энэ хуралд оролцлоо. За 2 өдрийн турш энэ сүүлийн үед Монгол Хятадын харилцаанд тулгамдаад байгаа, хоригдлагдаад байгаа олон чухал асуудлуудыг хэлэлцэж албадах шийдвэрүүдийг гаргаж хурлын дүнгээр одоо протокол байгуулж гаргах хэсэг зурлаа. За энэ удаагийн хурлын онцлог нь гэвэл Бүгдийн Хятад ард улсад
одоо 10 жилийн удаа болдог энэ том дээд удирдлагын шинжил болсон, солигдсон. За Монгол улсад одоо өнгөрсөн жил улсын их хурлын сонгуул болж шинэ засгийн газар байгуулагдаж одоо шинжлэлийн засгийн газраас өөрийнхөө бодлогыг хэрэгжүүлж байгаа. Одоо эхэлж байгаа энэ үед одоо болж байгаагаараа их чухал одоо хурал энэтэй холбогдоод хоёр талаасаа хоёр орны харилцааг шинэ өнцгөөс харах, шинэ одоо эрчим хүч өгөх, дахин одоо зарим одоо бодлогуудаа эргэж харж шинжлэх гэсэн ийм одоо урандор хэмжилттэй явж болж өнгөрлөө. За үүний одоо хамгийн чухал нь олон жил одоо хоримтлагдаад байсан. За ялангуяа сүүлийн одоо жилүүдэд Монгол улсад болж байгаа улсын их хурлын сонгуультай холбогдоод их олон асуудлууд шийдэгдлээ хүлээж одоо хойшлогдж байсан. Энэ асуудлууд одоо нийгмээр одоо шийдэгдэж одоо ингээд цаашаа хөдөлгөөнд ороод энэ ирэх одоо хэдэн жилд бол хадгалтай эдийн засгийн харилцаа нэг чиглэлд хэвийн одоо хүч юм нөхцөл бүрдлээ гэж одоо би үзэж байна. Энэ дотор хэд хэдэн чухал асуудлуудыг дурдж болох юм. Тухайлбал одоо Богдан Хятад ард улсын засгийн газраас олгож байгаа 500 сая Америк долларын зээлийн асуудлыг дахин шинжилж байхаар хэрэгжүүлэхээр төслүүдээ одоо сонгох тал дээр хоёр талууд ойлголцож одоо арга хэмжээ авахар боллоо. За олон жил яригд тодорхой үр дүнд хүрээгүй байсан энэ хэмжээний талайн бомбыг ашиглаж Монголдоос гарч байгаа буюу Монголд орж байгаа экспорт импортын барааны энэ одоо урсгалыг хөнгөвчлөх чиглэлээр за тэр чөлөөт бүссэн тодорхой хэмжээний газар эзэмшиж түүн дээр одоо хамтарсан компани байгуулж ажиллахаар одоо эрдэл тохиролцож бодох одоо бичиг баримтуудаа зэгцэллээ. За ер нь бол энэ удаагийн хурлаар одоо олон тодорхойгүй байсан асуудлууд бол шийдлээ оллоо. За ингээд ирэх саруудад бид нар мөн одоо хоёр талын харилцааг эрчимжүүлэх тодорхой ажлууд хийгдэнэ. За юуны тэр нь хоёр орны одоо худлаа эдийн засгийн харилцааг хамгийн одоо зохицуулдаг дунд хугацааны хөтөлбөр гэж байдаг. Энэ хөтөлбөрийг одоо шинжилж байгуулахар боллоо. Мөн цаашдаа энэ дээр үндэслээд одоо урт хугацааны хөтөлбөр гаргахаар хоёр тал үндсэндээ тохирсон. Ингээд үүний дагуу ойрын саруудад бас Эднэр Хятад ард улсын зүгээс өндөр хэмжээний дээд хэмжээний зочид Монголд одоо очихар болж ах шиг байна. За энэ үеэр бол тодорхой энэ өнгөрсөн хуралдаан дээр тохирсон асуудлуудаар одоо бүр тодорхой одоо төслүүд хөтөлбөрүүдийг одоо эцсийн байдлаар тохиож гарын үсэг зурах ийм нөхцөл бүрдүүлсэн ийм одоо хурал болж өнгөрлөө гэж үзэж байна. Монгол Хятадын одоо боловсрал шинжилэх ухааны салбар дээр ямар шинжилэл гарч байна? Монгол оюутнуудтайгаа та бүхэн элчин сайдын яамны зүгээс одоо ямар одоо ажлыг хийж байна? Тэгэхээр би түрүүн нэг товч дурдлаа өнөөдөр Монгол улсын 8000 гаруй одоо иргэд залуучууд хүүхдүүд маань өнөөдөр Богдан Хятад улс боловсрол эзэмшиж байгаа. Тэгээ энэ утгаараа бол боловсролын салбарт үнэхээр одоо чухал одоо хөрш чухал хамтран ажиллагч улс бол одоо яхахгүй Богдан Хятад улс болж байгаа. Манайх энэ боловсролын салбарын хамтын ажиллагаа хөгжүүлэх талаар нэлээд одоо ажлууд хийхээр төлөвлөж байгаа. Саяхан 3 сард Монгол улсын боловсролын тухааны сайд ганц төмөр Богдан Хятад улс ажлын айлчил хийж холбогдох одоо албаны улсуудтай уулзлаа. Богдан Хятад улсын засгийн газраас олгож байгаа тэтгэлгийн хамрагдж байгаа улсуудын дундаас шил 1 хүнд оногдох тэтгэлгийн тоогоор бол их дээгүүр байгаа. За Богдан Хятад улсын засгийн газрын зүгээс одоо манайд маш олон тэтгэлэг олгодог. За орон нутгийн засгийн газар жишээл өвөр Монголын урьдчилан засах орон за бусад мужуудаас манай оюутнуудад тэтгэлэг олгодог. Ингээд олон оюутнууд маань эдийн боловсролын байгууллагуудад боловсрол эзэмшиж байгаа. За бидний зүгээс тавьж байгаа гол
зорилт бол аль болохоор одоо бодит эдийн засаг чиглэсэн ийм чиглэлээр боловсрол эзэмшүүлэх одоо инженерүүд, одоо зохион бүтээгч нар, одоо юу гэдэг юм материаллык одоо салбарт ажиллах аль болох тийм одоо чиглэлээр оюутнуудаа боловсрол эзэмшүүлэх сонирхолтой байгаа. Үүнийг ч одоо хэдийн талд бид хөсөөр тавьсан. Тэгээ хоёр тал хамтраад эх жилүүдэд тэтгэлийн сургалтанд хамрагдж байгаа оюутнуудаа аль болохоор энэ материаллык салбарт ажиллах чиглэлээр инженерийн боловсрол олох чиглэлээр төлхөө одоо тэтгэлэг олох юм одоо бодлогыг баримтланаа. За манай одоо Монгол улсаас энэ хятад сурж байгаа оюутнууд олон хотод сурж байна. За дийлэнх нь за Бээжин хотод, Шанхай сурж байна. За ингээд бусад олон хотуудаар сурж байгаа. Хөх хотод бол мөн одоо олон оюутны төвлөрөл байдаг. За манай оюутнууд бол бас өөрсдийн оюутны байгууллагаараа дамжуулаад улс орныхаа одоо хэмжээнд зохиогдож байгаа арга хэмжээнүүд идэвхтэй оролцож байгаа. Хот болгон оюутны холбоо байгуулгатай. За мөн дээр нь энэ оюутны холбоод нийлсэн бүгд найрамд хятад ард улсаас суралцагч Монгол оюутнуудын нэгдсэн холбоо гэж байгуулга бий. Тэгээ яг элчин сайдын яамны зүгээс аль болохоор энэ оюутны холбоодыг дэмжиж эднэрээр дамжуулж оюутнуудаа хүрч ажиллах ийм одоо бодлогыг баримталдаг. За бид жил болгон уламжил болгон оюутнуудын донд одоо эссе бичгийн эссе зохион бичлэгийн уралдаан зохион байгуулдаг. Үүнийг одоо манай Мяд компани ивент итгэж тэнд одоо юу тэгээ оролцоо оюутнуудаа шагнал урамшил гардуулдаг ийм уламжилтай. За жил бүрийн намар Эрдэнэт үйлдвэрийн нэрмжид спортын арга хэмжээг байж хот зохион байгуул энэ босод хотод сурж байгаа оюутнууд ирж оролцдог. Эрдэнэт компаниас одоо энийг зохион байгуулж ажилладаг. Хамаа оюутнуудынхаа донд ажлын байрны үзэсгэлэн гэдэг ийм арга хэмжээг жилийн бүрийн одоо хавар зохион байгуулдаг. За энд манай бас Монголын энд одоо төлөөлөлтэй байгаа Energy Resources компани бусад компаниудын нэг үл дэмжиж маш идэвхтэй оролцдог. Тэр нь одоо оюутнууд маань төгсөж байгаа ялангуяа оюутнууд одоо өөрийнхөө ажлын байрыг олох яг энэ мэргэжлийн чиглэлээр ажиллах одоо ажилуулгын компани гүйцэтгэгчтэй харилцаа холбоох тогтоох зорилтойгоор энэ арга хэмжээ зохион байгуулдаг. За гэх мэт тэр оюутнуудынхаа дунд бид одоо аль болохоор тэдэнд зориулсан арга хэмжээний зохион байгуулалт тэдэнтэй тулж ажиллах ийм одоо бодлогыг баримталж ирж байгаа. За үүний дүнд гэсэн одоо оюутнууд маань илүү зохион байгуулалттай болсон элчин сайдын хамтаа ирэх холбоотой боллоо. Бид одоо орчин үеийн технологи интернетээр дамжуулаад байнгын одоо холбоотой байдаг ийм одоо боломжийг бүрдүүлээд ажиллаж байгаа. Бид бас элчин сайдын яамн дээр ажлын нэг өдөр консулын албан дээр хийсэн. Тэгэхээр бүтэц бүрэлдэхүүний хувьд бол маш олон орныг харьяалсан ажил юм байна. Тэгээд хүний хувьд гэхэд би бас их дутагдaltaй юм уу гэж л харлаа. Таны хувьд Монгол улсаас гадаад цуугаа элчин сайдын яам болоод консулын газар нийлээд манад одоо бараг 37-8 төвтөн төлөгчийн газар элийн чандад ажиллаж байгаа. За үүний дотроос мэдээж одоо манай хоёр хөрсөд бол хамгийн том элчин сайдын яамдууд ажилладаг. Түүний нэг нь бол Бээжин хотод байгаа Монгол улсын элчин сайдын яам байна. За манай элчин сайдын яам бол өнөөдөр нэг 14-5 дипломат ажилтнтай тэгээд бусад техник ажилтнаа нийлвэн 30 гаруй орнуудтай ажиллаж байна л да. Тэгээд ер нь ажлын ачааллыг бол ерөнхий дүнгээс харах юм бол бусад ямар ч оронд байгаа элчин сайдын яамд арчилсгүй их ачааллтай. За тэр нь зүгээр бодит баримтаар ирэхэд одоо хөдөлтааны хэмжээ, эдийн засгийн харилцаа, тэгээ зорчиж байгаа хүмүүсийн тоо, суралцж байгаа оюутны тоо аль ч нүцгээс харсан бол өнөөдөр Бээжин элчин сайдын Бээжин элчин сайдын яам бол хамгийн их ачаалттай элчин сайдын яам байна. Дээр нь одоо Монгол улсад авсран сууж байгаа элчин сайдын яам өнөөдөр 83 хүрээд байна. Энэ одоо юу гэсэн үг вэ? Одоо энэ Бээжингээс Монгол руу харилцдаг тэр элчин сайдын яамдууд зөвхөн одоо манай элчин сайдын яамаар дамжуулж одоо Монгол улсын янз бүрийн
байгууллага хүмүүс одоо ядаад хамтаа харилцаа энэ бүх ажлыг бид нэр хариуцсан гүйцэтгэж байгаа. За энэ үүднээс авч үзвэл энэ ажлын даацад тохирсон хэмжээний оронтой байх ёстой. За өнөөдрийн байдлаар энэ байгаа оронтой бол ер нь бол ханаач хөрөлцөхгүй ийм байдалтай байгаа. Өнөөдөр одоо Монгол улсын сая 200 мянга, сая 300 мянган одоо Монгол хятадын хэлээр ийм хоёр талын иргэн давхарцантайгаар зорчсон гэсэн ийм мэдээ байдаг. За үүнээс бараг сая орчим нь одоо Монголын иргэд байдаг. Тэгэхээр энэтэй холбогдоод иргэдийн хэмжээгээр зорчиж байгаа энэ хөдөлгөөнтэй холбогдоод бас одоо сайн талд бий, муу талд бий. За энэ дээр манай иргэд одоо гэмт хэрэгт холбогдох, за манай иргэд бас гэмт хэргийн золиос болох ийм асуудал бол байнга гардаг. Та бүхэн одоо сонссон байх өнөөдрийн байдлаар баг 100 гаруй хүн бол бүгд хятад ард улсын нутаг дэвсгэр дээр ямар нэгэн байдлаар эрхчлөөгөө асагдсан одоо хоригдож байгаа. Ял шийтгэл эдэлж байгаа. Мөрдөн байцах шатантай байгаа. Тийм болохоор зэрэг манай одоо энэ элчин сайдын яамны ажил энэний хариуцлага бол одоо маш одоо өндөр болчиход байгаа. Ийм учраас бид эндээ тохирсон хэмжээний мэрэгжлийн ур чадвартай, за энэ хангалттай харамттай болох юм гэхээр хүсэлтэй байгаа. Тэгээ яг нэг асуудлаа бид өөрийнхөө тавьдаг шугамаараа засгийн төр засгийн байгууллагуудад тавьж ажиллаж байгаа. За ачааллын хувьд бол үнэхээр одоо энэ байгаа оронтой ачаал хоёр бол одоо харьцангуй байна, хоорондоо зохицохгүй байна, дутж байна гэдгийг бол хэлхэн зүйтэй баха. Монгол бахархал нэвтрүүлгээр Хэлийн чамд татах элчин сайдын яамдуудаараа явж нэвтрүүлгээ хийж байгаа. Энд юу ажиглагдаж байгаа гэхээр миний сэтгэлд нэг зүйл их одоо энийг яадаг юм болоо гэсэн бодол төрдгийг. Яг тэгвэл томилтоор ажиллах хугацаа тийм ээ 3 жил юм уу 4 жил. Тэгэхээр ерөнхий боловсролд сурч байгаа тэр ажилчдын дипломатчдын хүүхдүүд жоохон хүнд байд юм уу? Яг тэгвэл тэндээс 2 дугаар ангиасаа гээл одоо нэвтрүүлэг хийж байхад 2 дугаар ангиасаа ирээд тэр хэлийг сурна. Дараа нь арай гэж хэлээ сураад овоо нэг зүгширчээд буцаад явна. Тэгээд Монголда гэдэг энэ талаар энэ бол яг хуу дипломат одоо хүний одоо хувь заяа гэх юм уу юм байдаг. За энэ бол яг хуу Монголд байгаа одоо цэргийн албан хаагчид одоо цэргийн офицеруудтай харьцуулахад бол хамаагүй дээр л дээ. Тэнд одоо хэл хязгаар дээр ажиллаж байгаа манай цэргийн офицеруудын гэр бүл бас л одоо иймэрхүү хүндрэл толгардаг, хүүхдээ аваад явах уу, орхиод явах уу гэх мэтээр тэрнтэй харьцуулахад бол энэ тийм айхтар хүндрэл нэгдүгээр бол биш. Гэхдээ бас бодвоштой юмнууд би хүүхэд бол хүүхэд тэр хүүхдийн буруу гэж байхгүй эцэг гэхэд хагаад сурч боловсрох ёстой, боловсролын тасралтгүй системтэй байх ёстой. Энэ үднээс авч үзвэл бас их юу яадаг тасалддаг, өөрчлөгддөг, бас хүүхдийн хувьд бол бас хүндрэл учирдаг юмнууд бол их байна. Тэгээ ялангуяа одоо ингээд энэ ажилтнуудаа томилж дуудаж иргүүл буцаахтаа энэ хүүхдүүдийн асуудлыг мөн одоо давхар бодож явах хэрэгтэй. Тэгээ хүүхдгүй юм шиг хүнийг одоо бодоод шүн одоо өвлийн дундуур, хичээлийнхэн дундуур одоо эцэг хийг наашин цаашин дуудах, явуулах одоо иймэрхүү юмнууд бол их гардаг. За ингээд зуны улиралд гэхтэл одоо шинэ одоо энэ хүмүүсийг нэг 6 сар дуустал нь ажилуулад одоо буцааж болно. Одоо хүүхдүүдийн сүжээл нь дуусаа тий. Тэгэхэд одоо 6 сарын 1-ний дотор одоо буцаадаг ч юм уу те. Энэ бол нэг амьдралаас жоохон хөндөй байгаа нь харагдаад байгаа юм л да. Манай төвийн зарим байгууллагууд манай гадаад харилцааны яамны удирдлагын усуд бас энийг бас хөдөлгөх ёстой. Тэгвэл энд чинь Монгол улс ер нь хаасайг л одоо ажиллаа төлөвлөж хагас жилээр төлөвлөд 6 сарын эцэс гэхэд ер нь ихний хагас жилийн юу боломж гарч ин зуны амралтын үеэр хүмүүсээ сольж наашин цаашин байршуулах энэ бол алж талаас харсан арай илүү одоо амьдралд ойрхон ийм нөхцөл юм одоо боломж байх юм уу гэж би боддог. Манай төвийн одоо байгууллагууд яамдууд чинь одоо зарим юу гэдгийг эдийн засгийн хүндрэл мөнгө төрхний хөрөлцөөгүй байдлаас ч юм уу янз бүрийн одоо юунаас болоод иймэрхүү шийдвэр гаргадаг бах л та бодвол тэгээд тэрэнд нь одоо ингээд энд ажиллаж байгаа одоо сэтгэл зүрхээр ажиллаж их орондынхаа төлөө юу яаж байгаа улсууд маань бас ингээд энд нь
одоо хэлмэгдэх юм одоо хүүхдүүд нь хэлмэгдэх иймэрхүү юмнууд бол гардаг. Тэр нь бол яг их айхтрын биш л дээ. Гэхдээ л бас өөрөө өсвөр насны үе чинь мэдээж миний бодлоор бол хүүхдүүд ерөнхий боловсролын сургууль өсвөр наснд очихороо чинь тэр орчин шал өөр болчиход их жоохон хүүхдэдээ жоохон хэцүү байна. Тийм тэр нөгөө одоо соёлын шок гэж хэлдэг. Тийм юу байдаг л да хүүхдүүд гинтхэн зарим хүүхдүүд нь тийм дас зөгцөөд илүү боловсрол олоод явдаг байхад зарим хүүхд нь энд нь уучраа олохгүй хүндрэх сурлагад нь муудах одоо айл нэг зарим нэг хичээлэнд тасалдах систем нь өөр болоод шинэ одоо физик математикийн хичээл улс өөрийн юугаар явж байгаа шүү дээ системээр. Тэгээд энэ хооронд нь завсар гараад ингээд алдагдах иймэрхүү нэг их гарч байгаа л да. Тэгээ энэ минийг нь бас өгнө одоо бодолцож явах хэрэгтэй хүн цаана амьдрал бий гэдгийг бас ямар ч тохиолдолд бодож явах зүйтэй байхаа л та бол зөв ажигласан байна гэж би бодож байна. Гадаадын одоо 16 оронд 167 гэмтэрэг одоо гэмтэрэг төрсэн хүмүүс байна. Одоо гэмтэрэг хийсэн хүмүүс байна. Энэний 76.2 нь хулгайн гэмтэрэг гэдэг. Тэгэхээр энд ч гэсэн бас хулгай давмгаал маань. Тэгэхээр Монгол иргэдтэй ер нь энэ их ойрхон ирж очиж байгаа нөхцөлд бол та юу гэж сэрэмжлүүл? Бүгд намтагтад ард улсын хувьд одоо Гонконг, Макаог оролцуулахгүйгээр одоо өнөөдөр бол 100 бараг 110-аад хүн ямар нэгэн байдлаар хоригдож байгаа. За эднэрийн одоо дийлэнх хэсэг нь бол хулгайн хэрэгт байгаа. За тэрний цаана нэг их сэтгэл зовоосон зүйл бол одоо 1-2 жилийн өмнө 3 жилийн өмнө хар тамхины хэрэгт одоо маш ихээр олноороо холбогдсон. Одоогийн байдлаар 34 хүн энэ хэрэгээр одоо ял идэлж байгаа ийм байна. Тэгээ энэний одоо юу гэдэг шалтгаан гэх юм бол учиргүй одоо монголчууд өөрснөө тэр хар тамхинд орчихсон, тэрнээс салж чадгаа болчихсон байгаадаа биш. Юунаас болж ийм гэхээр хэлбэр амар хэлбэр аргаар их мөнгө олох гэсэн ийм одоо хөнгөн бодлын үднээс янз бүрийн одоо гэмт бүлэглүүдийн золиос болсон ийм усууд дийлэнх нь байгаа. Одоо шинэ тэр хар тамхины хэрэгдээ одоо эд явж исэн 2010-11 оны үед бол одоо сонин дээр зардал гаргаад нас хүй саргалцахгүй гадаадад одоо өндөр цалинтай ажил зуучлна гэсэн дарал тавьж байгаад их олон хүнийг одоо гэмт хэргийн золиос болгож Малайз хятадын хооронд хар тамхи одоо зөөх тийм ажил ашиглаж исэн. Тэгээ энэ одоо үед зарим тэр эд байсан үед бол 16 хүн одоо нэг жил ийм хэрэгээр одоо баригдаж ийм одоо асуудал гарч исэн. Харин тэр үед одоо Монгол улсын ерөнхийлөгчийн зүгээс энэ асуудал үнэхээр анхаарал тавьж за холбогдох байгууллагуудыг энэ чиглэл ажиллуулахын зэрэгцээ ард түмэнд одоо энд ойлголт өгөхүүднээс тий сэтгүүлчдийг одоо энэ чиглэлд ажиллуулсны дүнд одоо жишээ нь одоо 2012 оноос эхлээд энэ төрлийн гэмтэрэг өрн дахид нэгч гараагүй байна. Тэгээ энэ бол зөв одоо бодлогыг цаг алдалгүй авахд бол их нөлөөтэй байдаг юм аа гэдгийг харуулж байгаа. За дээр нь энэ нэг хулгайн хэрэг одоо тасрахгүй байна. Энэ мөн л бас одоо хэлбэр амар хэлбэр аргаар мөнгө олох гэсэн ийм хөнгөн одоо бодолтой улсууд тэгээд энэ олон хүнтэй энэ том оронд одоо мэдээж дэлгүүр хоршоо учиргүй том байдаг бах. Ихэнхдээ л энэ томоохон дэлгүүрүүдээс бараа одоо бөөнөр нь гарах гэж явж гарах гэсэн ийм одоо хулгайн хэрэг бол их гарч байгаа. Тэгээ энэ дээр бол энэ зохион байгуулалтын гэмт хэргийн бүлэглүүд байгаа. Энийг зохион байгуулдаг мөн л одоо мэдээлэл хүмүүс одоо боловсрол дутуу иймэрхүү улсуудыг ашиглаад ингээл одоо энд авчраад янз бүрийн хэлбэрээр хулгайн одоо хэрэгт оруулж байгаа ийм байдал бол их харагдаж байгаа. Тэгэхээр зэрэг энийг бол бас асан зогсоох үүднээс ялангуяа энэ гэмт хэргийг зохион байгуулаад байгаа тэр гарчсан байгаа тэр улсуудыг одоо олж илрүүлэх энэ тал дээр манай хуулийн хэлтийн байгууллагууд анхаарах хэрэгтэй. За шаардлагатай бол энэ мөнгө хятадын холбогдох байгууллагуудтай холбож хамтарч ажиллах бол зайлшгүй шаардлагатай байгаа. Ер нь бас энэ хулгайн хэрэг нь багасахгүй байгаа.
ийм байдал байгаа юм. Монгол иргэд хинч байсан камерчдсан улс их орон камержэд байна гэдгийг л сая Лондонд би явахад бол Лондон зөвхөн сая 240 камер байт юм байна. Тэгэхээр энд чинь ч камер байж байгаа тий. Түүнээс гадна би элчин сайдын яамн дээр орж ирэхэд бол мэдээж хэрэг доор нь одоо танилцуулах самбараас харахад их зүйлийг би өөртөө ч гэсэн бас аваад явж гин. Одоо буцаад явахдаа би богонд ч болтгоно хэдий тараа гэсэн бодолтой байлаа. Яг тэгвэл их танилцуулгууд байна. Хар тамхинаас сэргийлсэн, хулгайгаас сэргийлсэн. Энийг одоо тэр богонд суухт нь иргэдтэй өгөх боломж байна уу? Танах энэ тал дээр одоо самбар дээр тэр танилцуулах самбар дээр зөндөө олноор нь байж байна. Энэ чинь их хэрэгтэй зүйл байна ш. Гадаадд явж байгаа улсуудад зориуд анхааруулга өгсөн энийг нисэх буудлуудаар төмөр замын вокзалууд дээр одоо манайхны гадаад олноороо явдаг тэр газруудаар бол тавьж явах нь бол сурчлах нь бол зүйлс одоо зайлшгүй шаардлагатай. Энийг одоо манай төвийн байгууллагууд одоо гадагшаа явж байгаа иргэдтэй зориуд юм хийх нь зүйтэй. Энийг одоо бас хэвлэл мэдээллийн хэрэгсэл танаа телевизийн одоо хамт олон энэ тал дээр мөн анхаарч энэ холбогдох одоо албан тушаалтуудын анхаарал хүргэх юм бол энэ бас ийм хүнд ажил биш шүү дээ. Ямар ч байсан тэрийг вокзал төмөр зам Улаанбаатар төмөр замтай хамтраад ингээд ажиллаж байгаа бид нарыг энэ Бээжин хүртэлх замын зардлыг бидэнд энэ сайхан нэвтрүүлгийг хийгээрэй гэсэн боломжийг олгосон. Тэгэхээр би эргэж очихдаа юутай бэлэгтэй гэхээр маш том бэлэгтэй очлоо л гэж бодож байна. Ийм зүйлийг богоон болгон дээр тавиачаал гэсэн хүсэл тавих гэж байна. Зөв харин тэгээд л одоо бүх боломжоор ашиглал ийм сурталгаа хийх ёстой. За онгоцны буудлын дээр ялангуяа нисхийн одоо юун дээр бас мятын одоо юу гэдгийг нисхийн удирдлагуудтай ярилцаад ийм зүйл хийх нь зайлшгүй шаардлагатай. 2013 оны одоо шинжилсэн бүртгэлд монголчууд ямар хамраа. За манайх элчин сайдын яамны хувьд өнгөрсөн жилийн сонгуультай холбогдоод энэ бүртгэлийн асуудлыг эхэлсэн. Тэгээд нэлийн одоо зар түгээж хүч гаргаж ажиллаж байгаа. Гэхдээ ер нь хангалтгүй байна. За энэ шалтгаан нь юу гэвэл бид нэг зүгээр ойлгож байгаа ойрхон учраас нутагтаа ярьж очиж ингэж яадаг бүртгүүлждэг, тэндээ эцэг нь бүртгүүлждэг. Нөгөө одоо алс хол байгаа улсууд бол хэцүү ш нь нааш цааш ярьж очих нь. Тэгэхээр тийм улсууд бол илүү одоо элч сайдын ямар бүртгүүлдэг. Манай хувьд бол нэг тийм асуудал бий. Бид одоо аль болохоор мэдээлэл түгээж хамрагдахыг хүсэж байгаа. Гэхдээ энд одоо ингээд бүртгэлгүй ч тийм удаан хугацаагаар Монголд очихгүйгээр хэдэн жилээр байдаг хүн ерөөсөй байдгүй. Жилдээ бол 1-2 удаа ингээд Монголд очиод ирээд явдаг болохоор тэндээ хийлэгчдэг юм болов гэсэн ийм ойлголттой байгаа. За яг хөө энэ бүртгэлтэй холбогдуулаад энэ сонгуулийн асуудал байгаа. Өнгөрсөн жилийн улсын хурлын сонгуулийн одоо санал хураалтанд манай элчин сайдын яамд зохион байгуулахад нэг 120-130 хүн оролцсон л да. Тэгээ энэ бол бас хангалтгүй гэж бид үзээд байгаа. Энд одоо амжилт амьдарч байгаа хүмүүсийн тоо, эднүүдийн тоотой харьцуулахад энэ бол хангалтгүй. Энэ жилийн ерөнхийлөгчийн сонгуул бид аль болохоор одоо олон иргэдэд хамруулах саналыг нөгөөлөх ажлыг зохион байгуулъя гэж бодож байгаа. Тэгээ энэ жил бол арай илүү оролцох. Ягаад гэвэл өмнөх жилүүдээс бодоход арай хөнгөвчлсөн нөхцөлөөр бүртгэлийг хийж суудаа юу яаж байгаа. Тэгээд ямар ч байсан энэ жилийн сонгуульд арай илүү идэвхтэй оролцох баха. Яг 6 сарын сүүл болохоор нэгдүгээр оюутнуудын эд шалгалтын үе. Тэгээд дээр нь бас шалгалтаа өгөөд ихэнх нь буцдаг ийм одоо үедээ давхцаад байдаг. Манай нэг тийм зовлон бий. Сая бид нар бас иргэдтэй уулзсан. Иргэдээс асуугаад байхад бол ойрхон юм чи 2 цаг нисээд орон Монголдоо бас ерөнхийлөгчийн сонгуулийг өгнө гэсэн тийм дийлэнх хүмүүс байна лээ. Ер нь тийм байх шиг байна тий. Тийм тэгээд энэ ойрхон болохоор өргөлж ирж очиж идэг тий. Америкт жишээл байгаа хүн чинь нэг жил болж ижил нутагтаа ирж очдог байх. Хол учир зардал мөнгнөөс бол тийм байд. Энд бол асуудал учраас нэг тийм зовлон байдаг юм аа. Засгийн газраас иргэдийн туслах сан гэж бий болгосон байсан. Энэ яаж хэрэгжиж байна вэ? Энэ бол их одоо хэрэгтэй сан. Энэ одоо урд нэг олон жил ярьж үсчээж энийг одоо засгийн газраас зориуд баталж ийм фонд одоо сан байгуулсан нь үнэхээр одоо иргэдэд үнэхээр туслая гэсэн энэ одоо засгийн
манай төвцгээс явуулж байгаа бодлогын үнэхээр илэрхийл болж чадж байгаа. Үнэхээр энэ сангийн зарцуулалтыг ингээ харж байхад яг одоо хүндээ очиж энэ үл хүрч чадж байгаа. Үнэхээр одоо ямар ч одоо аргагүй болцсон, мөнгө төгрөгөө хайцсан, одоо өвчин зовлонд харивгдсан, гэмт хэрэгт одоо өртсөн. Ийм үед одоо ямар ч одоо төлбөрийн чадваргүй болцсон иймэрхүү улсууд их байна, их гарч байна. Тэгээ энэ үед одоо бид нар одоо ховоосаа гарах хэцүү, улсыг гаргахад төсвөнд юм байдгүй, үнэхээр хэцүү байдаг байсан бол одоо энэ сангийн одоо хөрөнгөөс гаргаад иймэрхүү одоо хүнд байдалд орсон иргэдэд үнэхээр тусалж чадж байгаа, хүрч чадж байгаа. Энэ бол үнэхээр одоо чухал зүйл юм аа. За энэ бол харьцангуй одоо юу гэдгийг иргэд таанд зорчиж гэн олноороо тэнд л одоо асуудал их гарна. Тэрэнд одоо бас мөн зарцуулалт нь их байна л гэсэн зарчмаар одоо хандмаар байгаа. Тэгээ бид бол мэдээж одоо энд одоо олон асуудалтай тулгардаг. Аль болохоор зохицуулж явж байна. Гэхдээ энэ сангийн одоо хөрөнгө байгаагүй бол мөн ч хэцүү байдалд орохоор байгаа. Тэгээ одоо ингээд улаан нялцгаа хүүхдэд тэрвэрэд хүн эмэгтэй хүн ороод ирж шít. Тэгээ тийм хүнийг бид одоо хайш нэх, цааш нэх, энд одоо хүүхд нь ойлаад үлсээд байлгаа тайлтай биш. Тэгээ ингээд иймэрхүү тохиолдол бол энэ сангийн хөрөнгө үнэхээр одоо яг тэр хүндээ хүрж байгаа. Энэний ачаар одоо бид нар бас олон иргэдийн асуудлыг шийдэж чадж байгаа. Орд нь бол нөгөө элчин сайдын яам одоо бид нарт тусласангүй, бидэнд тэгсэнгүйгээд ингээд яриад байдаг бас бол тэр ажил нэгдүгээрт, хоёрдугаарт иргэд маань миний бодлоор одоо онгоцноос оч буудаг юм уу, богоноос оч буудаг юм уу, энэ өмгөөлөл бий газраа, энэ чинь өмгөөлөл бий ээж аав нь шүү дээ, нэг үгээр хэлэхэд эндээ өөрснийгээ сайн одоо бүртгүүлээд би энд ирсэн шүү, тэдэн хоногийн хугацаатай тэгээд явцсан шүү, явлаа шүү гэдэг ингээд хэлээд ивэл элчин сайдын яам бол маш их холбоотой байдаг юм байна. Тэгэхгүйгээр чимээгүй байхаар хаанаас хайх? Ер нь бол зорчиж байгаа эрхчлөөнд байна. Тэгээд зорчиж болно. Тэгвэл одоо янз бүрийн асуудал ордог юм уу? Хүндрэл гарахад бол элчин сайдын яамд хандж явах хэрэгтэй. Тэгээ ямар ч одоо асуудлаар бол элчин сайдын яамд тусламж хууль ёсны дагуу тусламж үзүүлэх ёстой. Гэтэл одоо бас нэг юу вэ? Өөрөө ингээд ирж архитаар суудаг, энэ тэнд асуудал гаргадаг. Тийм улсууд одоо бас элчин сайдын яам ирж намайг аав. Та нар ирж одоо орчуулга хий. Тэгээ иймэрхүү юм бол маш их гардаг. Энэ бол бидний ажлыг хүндрэлтэй байдаг. Дээрээс нь одоо ингээд нэг юм одоо яг өвчин зовлон янз бүрийн асуудлаар хүмүүс ирдэг, ханддаг. Тэгээд хүн бол зарим нь одоо боломжтой улсууд нь одоо их одоо тэр хүнд анхаарал тавь. Одоо жишээ нь одоо жирийн хүн бол ирээл жирийн эмнэлэгтээ үзүүлэл ингээд яваал өгч байгаа юм асуудал байх. Хүндрэл харуул элчин ханддаг. Зүгээр ямар ч боломжтой улсууд нь явж байгаа мөртөө заавал одоо элчин сайдын яамаар та нар анхаарал тавь. Тэр хүнлөө одоо утаст. Тэр одоо эмдэг рүү нь утастаж хэл эмчт нь хэл наад хүнээ анхаар гэж нэг ийм юм болоод ялахгүй нэг тийм их садаатай байдаг. Тэрийг одоо энд бас хэлчмээр байна. Зарим нэг улсууд за ер нь нэг жоохон олон нийтэд нэг жоохон нэртэй болцсон гэдэг юм уу. Бүр ялангуяа сэтгүүлч энэ төр улсууд ингээд байнга элчин лөө ярьж та нар анхаарал тавь гэдэг. Одоо бид нэр эмч биш, доктор биш. Бид нэр одоо улсын ажлыг хийгээд сууж байгаа. Хүнд асуудал гарсан бол одоо анхааралгүй яах вэ, тавилгүй. Гэхдээ энэ бол бас өөрийнх нь журам мурныхаа л хүрээнд байна. Тэрнээс илүү гараад бид одоо эмнэлэг дээр нь сахид суугаад хоноод байх тийм боломж үнэхээр байхгүй шүү дээ. Нэг тийм асуудал бас бий. Оюутнуудтайгаа ингээ холбоотой байдаг. Монголчуудын холбоо гэж байна уу? Энд ажиллаж байгаа одоо байгууллагууд байгаа. Энэ байгууллагууд компаниудтайгаа хэрхэн холбоотой байна? Яг хөө энд манад бол бизнесийн үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болоод хувийн өмчийн байгууллагууд нэлээд бий. Төлөөлөгчийн газар ажиллаж байгаа. Тэдэнтэй бол байнгын холбоотой үйл ажиллагаанд ажиллагаа зохицуулж ажилладаг. Тэр байгууллагууд гэсэн элчин сайдын яамны үйл ажиллагааг дэмжиж маш идэвхтэй оролцдог. За энийг одоо хамгийн сүүлчийн жишээг хэлэхэд одоо саяхан одоо Монгол оюутнуудын спортын универсиад гэдэг том их наадмыг зохион байгууллаа шүү. Тэгээ энийг одоо Азийн бүсийн тоглолтыг Бээжин хотод зохион байгуулахад манай Монголын төрийн өмчийн болоод хувийн байгууллагууд за тухайлбал одоо манай Эрдэнэт төмөр замын хэрэг одоо төлөөлөгчийн газар
За тэгээ хувийн хэвшлийнхээс бол Energy Resource, MAC, за Голомт банк гэдэг энэ одоо улсууд үнэхээр одоо сэтгэл гаргаж энд одоо бидэнд дэмжлэг үзүүлсний хүчин өнөөдөр одоо Азийн бүсийн тоглолтыг маш амжилттай зохион байгууллаа. Энд одоо 6 орон одоо оюутнууд ирж оролцлоо. Хятадын 4 хотоос одоо оюутнууд маань одоо ирж энд зохион байгуулалтаар маш одоо сайхан тэмцээн болсон. Тэгээ энэ мэтэр бол бид нэг улс биднийг ард түмэн тэгээд энэний одоо сурж байгаа оюутнууд маань Монгол улсын л одоо төлөө ажиллах мэрэгчлэтнүүд эднийхэн төлөө бид бас хамтарч ажиллая, хамтарч одоо нэг зорилгын төлөө зүтгэе гэсэн ойлголцолтой ажилдаг. Үүнд нь одоо ямар ч байсан танаа одоо энэ суугаар дамжуулаад одоо эдгээр дээр дурдсан байгууллагуудын удирдлагуудад одоо гүн талархлаа илэрхийлж одоо цаашд одоо ийм Монгол улсынхаа төлөө гэсэн чин сэтгэлээрээ хамтарч ажиллаж байхад одоо хинхэндээ тустай юм аа. Манай одоо ард түмэн тэр Монголдо байгаа тэр оюутнуудын эцэг их хамаатан садан ч гэсэн их баярлж байгаа шүү гэдгийг хамжуулж хэлмээр байна. Монгол бахархал нэвтрүүлгийн эрхэм зочноор оролцсон одоо сайдтай бид хэлийн чамддах бүх элчин сайдын яамдуудаа сайхан бэлэгтэй ирдэг. Энэ нь юу гэхээр Апо хувьцаат компани маань одоо тань сүүн сайхан сэтгэлээр ирсэн шүү. Тий. Ингээд бэлэг гардуулъя. Мөн түнчлэн аз хур номын одоо дэлгүүр маань болохоор биднэрт энэ хөх судрагын сайхан номцыг бүх элчин сайдын яамд дээр би 38 орныхоо элчин сайдууд дээр очих юм. Бүгдд нь энэ хөх судар номыг бэлэглүүлж байгаа. Танд ажлын их амжилт, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн өрөө. Тэгээ Монгол бахархал нэвтрүүлгийн энэ дугаар төр өндөрлөж байна. Бүгд найрамдах Хятад ард улсын онц бөгөөд бүрэн ирэхэд элчин сайд Сүхбаатар оролцсон энэ сайхан нэвтрүүлгийг эрхэм үзэгч та бүхэндээ сонирдууллаа. Баярлалаа.